Нийт өмгөөлөгч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс 7 хоног бүр бэлтгэн хүргэдэг өмгөөлөгчийн мэдээллийн цаг хөтөлбөрийн 9 дахь дугаараар өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагааны журмаас хүргэж байна. Тус журмын 7 дугаар зүйлд өмгөөлөгчийн туслахын бүртгэлийн талаар зохицуулсан байдаг. 7 дугаар зүйлийн 7-гийн 1-т өмгөөлөгчийн туслагаар ажилласан хугацааг тодорхойлох, түүнд хяналт тавих, өмгөөлөгчийн туслахыг бүртгэлжүүлэх зорилгоор өмгөөлөгчийн туслахын бүртгэлийг хөтлөнө. 7-гийн 2-т өмгөөлөгчийн туслахын бүртгэлийг Монголын өмгөөлөгчдийн холбооны ажлын алба хөтлөнө. 7-гийн 3-т өмгөөлөгчийн туслахын бүртгэл нь дор дурдсан мэдээллийг агуулна. Ургийн овог эцэг эхийн нэр, регистрийн дугаар, нас хүйс, мэргэжлийн боловсрол эзэмссэн сургууль, дипломын дугаар, төгссөн он сар өдөр, гэрийн хаяг, утасны дугаар, цахим хаяг, ажиллаж байгаа өмгөөлөгч, өмгөөллийн хууль этгээдийн нэр, ажлын байрны хаяг, утасны дугаар, цахим хаяг, бүртгэгдсэн он сар өдөр. 7-гийн 4-т ажлын алба өмгөөлөгчийн туслахын бүртгэлтэй холбоотой дор дурдсан үйл ажиллагааг явуулна. 7-гийн 4-ийн 1-т өмгөөлөгчийн туслахыг энэ журамд заасны дагуу бүртгэлд бүртгэх, бүртгэлийн жагсаалт хөтлөх, түүнийг нийтэд мэдээлэх. 7-гийн 4-ийн 2-т өмгөөлөгчийн туслахын бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгэх. 7-гийн 4-ийн 3-т өмгөөлөгчийн туслахын тодорхойлолт гаргаж өгөх. 5-т энэ журмын 7-гийн 3-т заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр мэдэгдэх үүргийг өмгөөлөгчийн туслах өөрөө хүлээнэ. 8 дугаар зүйлд өмгөөлөгчийн туслахын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх. 8-ийн 1-т өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд нь энэ журмын 3-ийн 1-т заасан шаардлагыг хангасан хүнийг өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх тухай хүсэлтийг ажлын албанд гаргана. 8-ийн 2-т өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргана. Иргэний үнэмлэхний хуулбар, эрх зүйч мэргэжлэр төгссөн дипломын хуулбар, өмгөөлөгчийн туслахын сургалтанд хамрагдсныг нотлох баримтын хуулбар, ЧЭД зураг 4-ийг харьцан 6 хэмжээтэй 2%, бүртгэл болон үнэмлэхний зардлыг төлсөн баримт. Тус журмын 8-ийн 3 дугаар зүйлд ажлын алба өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хүсэлтэнд дурдсан хүнийг өмгөөлөгчийн туслахын бүртгэлд бүртгэж үнэмлэх олгоно. 8-ийн 4-т энэ журмын 8-ийн 2-ын 5 заасан зардлын хэмжээг Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч тухай бүр тогтооно гэж зохицуулсан байдаг.